Говь вебсайт компани хязгаарлагдмал хариуцлагатай компани болохтой холбоотойгоор санхүүгийн зохицуулах орооноос хяналт шалгалт хийж, говь компани хөрөнгийн талаарх судалгаа тооцоололгүй, үнийг тогтоолгүй тухайн компанийг нэгтгэх шийдвэр гаргаагүй боловч охин компани зээлийг хариуцах зэрэг үйлдэл нь хууль зөрчсөн гэж үзсэн. Ингээд одоо говь вебсайт компани хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болгох ажиллагааг зогсоогоод байгаа юм а. Говь компани зүгээс тухайн мэдээллийн хүрээнд асуудлаа зэгцлээд сайжруулчаад хариу өгөх ёстой юм а. Мэдээллийг эдийн засгийн болон сэтгүүлч уянгаа дэлгэрүүлнэ. Арай мэндийг хүргэе. Говь вебсайт компанийн хувьд энэ оны 9-р сарын 8-ны өдөр вебсайт эзэмшигчдийн ээлжид хурлал боллоо. За ингээд үүгээр л говь вебсайт компани хэлбэрийг нь өөрчлөхөр боллоо гэдгийг мэдэгдсэн. Ингэхдээ вебсайт компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болохоор ийм шийдвэр гарсан гэдгээ бол өөрсдийн захин хуудсандаа мэдээлэл гаргасан. Ингээд компанийн тухай хуулийн дагуу хувьцаа эзэмшигчид өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхийг хэрэгжүүлэхээр шийдвэрсэнийг мэдэгдэж байна гэж мэдээлсэн юм а. За тэгвэл тухайн говь вебсайт компанийн хувьд бол яг Монгол улстай бол томоохон тооцогдох компаниудын нэг. Яагаад гэхээр уулуурхаан бус салбарын дундаа бол ноос ноолуур тэр дундаа говь вебсайт компани зах зээлд эзлэх хувь хэмжээч өндөр, экспортын тоо хэмжээч гэсэн яг энэ уулуурхаан бус салбарын дундаа бол өндөр тооцогддог. Гэсэн хэдиж гэсэн тухайн компани бол ийхүү засаглалыг нь өөрчлөхөөр болсон шийдвэр нь 20,000 гаруй жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчсөн ноцтой асуудлаа гэдгийг бас хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчид онцолж байсан юм. 100% хувийн болгоё гэж. Яагаад тэгэхээр компани сайн ажиллаад өөр ширээ дараад ерөөд ашигтай ажил ингээд харагдаад хэлж байгаа байхгүй юу. Ер нь өөр ширээ дуурсаад ирж байна. Эх жилийн үдийт хөл нэлээд ашигтай баланстай гарах юм байна гэж бид нар хүлээж ирсэн чинь хаалттай болно очингууд бидний дугаар 7 8 зарим хүмүүсийн 10 жил 20 жил хүлээсэн тэр итгэл үнэмшил хайцсах бай. Тэр хүмүүс яах юм бэ? Тэр хүмүүсийн өмч хөрөнгө гэх юм хөрөнгө оруулалтыг гээд үн цэнэгүй болгочихж байгаа байхгүй юу. Компани захирал гэмт хэрэгт нэр холбогдсны дараахан энэ хурлыг хийсэн. За ямар нэгэн байдлаар тухайн гэмт хэрэгтэй холбоотойгоор хувьцаат компани зүгээс бол ямар нэгэн тайлбар мэдээлэл хувьцаа эзэмшигчтэй болоод хөрөнгө оруулагчтай хэлээгүй гэх мэтчлэн эдгээр байдал нь бол маш олон хүний дургуутслыг хүргэж шүүмжлэлийг дагуулсан юм. Тэгвэл яагаад 6 жил алдагдaltaй ажилласан юм? Бид нар хүн болгонд нэг говийн ноолор өмсдөг байлгүй нэ Монгол хүн болгон тий. Одоо эн чинь говь гэдэг компани чинь бодвол ингээд сайн шүү гэд үзэх юм бол нөгөө засгийн газараас олгодог, жил болгон олгодог нөгөө хөнгөлөлтөд жилийн 3-6% хөнгөлөлтөд зээлүүдийг авдаг л байлгүй дээ бодвол тий. Тэд нар чинь татвар төлөгчдийн мөнгө шүү дээ тийм үү? Компани засаглал тийм сайн компани байсан бол өнөөдөр захирлан тий тэр гэмт хэрэгт холбогдчиход байхад өнөөдрийг хүртэл компани яагаад албан ёсоор нэг ч удаа олон нийтэд мэдээлэл хийхгүй байгаа юм бэ? Яагаад уучлах гоохгүй байгаа юм бэ гэдэг юм үү тий? Тэгээ энэ компани засаглал өндөр үнэлгээ авсан компани гэдэг байгаа байхгүй. Тэгвэл говь вебсайт компани талаар мэдээллийг та бүхэнд хүргэе. За нийт жижиг хувьцаа эзэмшигчид нь бол тухайн компанийн 10.3% эзэмшдэг 25,000 гаруй хувьцаа эзэмшигч байдаг. Харин 2019 оны хувьд бол тухайн говь вебсайт компани 15 сая доллараар говь компанийг 5 богд холдингс компаниас худалдаа авсан байдаг. Тойд 101.5 тэрбум төгрөгийн зээлийг нь бол шилжүүлж авсан байдаг. За ингээд 2025 оны эхний 3 дугаар улирлын байдлаарх мэдээллийг нь харвал борлуулалтын орлого нь 164 тэрбум төгрөг, үүнийх нь 84.6% дотооддоо. За 15.4% нь гадаад ийм борлуулалтын орлого байгаа. Гадаад борлуулалтын орлого нь 15% өсөлттэй гарсан хэдий ч гэсэн экспорт нь өнгөрсөн оноос 61%-аар буурсан ийм асуудал гарч ирсэн. За нийт ажилтны тоо 1208. Гэхдээ энэ нь 30%-аар нийт ажилтныхаа тоог бол тансан дүн юм байна. Эдгээр мэдээллээс нь харах юм бол ер нь компани үрийн ачаалал болон санхүүжилтийн зардал нь өссөн. 6 жилийн турш ашиггүй ажиллахад хүргэснээр хувьцаа эзэмшигчдтэй ногдол ашиг олгох боломжгүй нөхцөл үүссэн гэж дүгнэж болохоор байгаа юм. Сүүлийн 6 жилийн турш ийхүү алдагдaltaй ажилласан өөрөө бас хардлага төрүүлж байна. За ингээд энэ онд ч гэсэн Япон хувьцаа эзэмшигчээ бол гаргасан хэмжлэгийн эдгээр мэдээллүүдийг нэгтгээд харахаар анханасаа зохион байгуулалттай бас энэ говь гэдэг хувьцаат компанийг цаашдаа компанийг нь ХКК болгон өөрчлөх бас нэгэн төлөвлөгөөд ажил байв уу гэж хардах хэрэгдэж гисэн байгаа юм. За санхүүгийн зохицуулах хорооноос бол говь хувьцаат компани хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болох ажиллагааг бол 10 дугаар сард
зогсоосноо мэдээлсэн. Тус компани худалдаа авах хэлцэлтэй холбоотой зөрчил болон жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт учирч болзошгүй эрсдлийг харгалзан энэ шийдвэрийг гаргаж байсан удаатай. За ингээд санхүүгийн зохицуулах хорооноос бол тухайн компанид бол одоо мэдээлэл хөрвүүлж гисэн байгаа. Тухайн компани хариу арга хэмжээ аваад эргээд хариугаа санхүүгийн зохицуулах хороонд хүргэх ёстой юм а. Одоо мэдээллийн хүрээнд одоо нэг албан дарга шаардлага хугацаа тавьсан бас тэр хугацаагаараа л явна. Одоохондоо ер нь бол бид нар хурлаа хийх ёстой. Хурлаа хийгээд шийдэх ёстой бүх юм ахаад. Яг бол эн чинь нөгөө юутай байгаа шүү дээ. Нөгөө тэр хэлбэрээс асуудал бид нар хориогүй шүү дээ. Гол нь тэр хоноос тавьж шаардлагыг биелүүлээл хэр. Тэрний дараа асуудал ирж ярина л гэдэг тийм л байр суурьтай. Яг өнөөдрийн байдлаар говь хувьцаат компани хэдийгээр уул уурхаан бас салбарын дундаа бол хамгийн том одоо компани хамгийн том экспортлогчийн нэг байсан хэдий ч гэсэн нөгөө талдаа бас одоо яг энэ хувьцаат компаниуд дундаа хөрөнгөний зах зээл дунд хамгийн муу жишгтэй за хамгийн муу засаглалтай компаниудын нийт зүй ёсоор одоо дурддах болчиход байна. За цаашид энэ мэтчлэн хувьцаат компаниас ХХК болох хугацаанд одоо жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчсөөр байгаа энэ асуудалд бол санхүүгийн зохицол хороо болоод за холбогдох одоо хууль тогтоогчдын зүгээс онцгой анхааран хууль эрх зүйн орчин бол илүү боловсронгуй болгох жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хангахад бол онцгойлон анхаарах нь чухал байна гэдгийг бас тэд сануулж хэлж байсан юм а. Мэдээлэл өргөлээ.